За өнөөдөр маш чухал сэдвийн талаар ярих гэж байна, guys. Тэгэхээр энэ бичлэгийг эхлэлээс нь ахуулаад дуустал нь үзээрэй гэж миний хувьд та бүхнээс хүсмээр байна. За хэдүүл олон ярилцлага өнөөдрийн бичлэг рүү шууд орё гэж бодож байгаач намайг дэмжиж дор байгаа хэсэгт лайка дараад, subscribe дараад ороод үзээрэй. За хэдүүл бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За өнөөдрийн бичлэг гэх юм бол та бүхний мэдж байгаачлан залангуяа энэ бичлэгийг бол эрэгтэй хүмүүст баг хандж байгаа шүү. Эмэгтэй хүмүүст үзээрэй мэдээж хэрэг. Тэгэхээр одоо 21-р зуун тийм ээ. Дээрээс нь 2025 он болж байна. Энэ үед бол бид бүхэн нэг зүйлээс баг ерөөсөө зугтаж чадхааргүй болсон. Энэ бол интернетийн одоо 90 байгаа. Тэгэхээр интернетийн 90-д нэг аюул байгаа. Энэ юу вэ гэхээр үнэгүй порно сайтууд. За байцаагчтай үнэн гэлч. За баг эргэжтэй шүү бүгд үзэж байгаа тий. Баг дийлэх нь үзэж байгаа. Одоо баг насанд хүрсэн үрээгүй баг тий хамаагүй. Баг дийлэх эргэжтэйчүүд порно сайтнаас порно үздэг. Үгүй юу? Үздэггүй юу? Үздэггүй коммент үлдээгээрэй заяа. Дийлэх нь үзэж байгаа. Яагаад үзэж байгаа гэж? Яагаад гэвэл үнэгүй учраас үзэж байгаа. За тэгээд хэдүүлээ энэ талаар өнөөдөр маш ноцтой мэдээллийг ярилцаад явъя. Энэ Японд болсон мэдээлэл юм байна л да. Одоохондоо яг Монголд иймэрхүү мэдээлэл бол сонсож байгаагүй. Яасан бэ гэхээр Хоккайдод амьдардаг 50 гаруй насны нэгэн эрэгтэй болохоор өөрийнхөө 190 сая йенийг залилуулсан байгаа. 190 сая гэдэг чинь Монгол мөнгөөр бараг 4 гаруй тэрбум, бараг 5 тэрбум төгрөг шахуу ийм их мөнгө заяа. Японд ч гэсэндээ 190 сая йен гэдэг чинь одоо насан туршдаа тэр хүн тийм мөнгөтэй бол огт ажил хийх шаардлагагүй насан туршдаа одоо хүн хөлтлээ зүгээр л энэ дэлхийгээр аялаад амьдрчих боломжтой тийм мөнгө байхгүй. Тийм мөнгө. Одоо миний мөрөөдөл бол дэлхийгээр аялах штэ. Тэгэхэд тэр 50 гаруй насны эрэгтэй бол тийм их мөнгөтэй байсан гэсэн. Тэгээд хамсалтаагаар тэрхүү 190 сая йенээ залилуулсан байгаа байхгүй. Яасан бэхээр нөхрийн хувьд гэх юм бол одоо юу гэдэг Pornhub ч гэдэг юм уу те бас одоо яг ямар сайт нь бол тодорхойгүй. Тийм сайтуудаар орж порно кино үздэг байсан байгаа. Тэгээ порно кино үздэг байсан чинь тэрхүү порно киноны ард нуугдчихсэн тэрхүү залилангийн мессежүүд ирсэн байгаа байхгүй. Яасан бэхээр нөхрийн утсанд нь шууд нэг өдөр мессеж ирээд одоо танд одоо төлөөгүй төлбөрийн асуудал байна. Та энэ одоо порно сайт руу ороод энэс болоод энэ шин төлбөр ирсэн байна гэсэн. Тэгсэн чинь мань хүн болохоор нөх юм бодлого тэр төлбөрийг өөрийнхөө кредит карттай холбоо хийцэн гэж байгаа. Тэгсэн чинь энэ нөхөр чи одоо ингээд төлж чадах юм биш те төлдөм биш гэж нөгөө залилагчт нь үзэнгүүтээ баахан газруудаас даатгал маатгал татвар яасан ийсэн гэ те баахан газруудаас нэмэлт одоо чиний одоо төлөөгүй юм хэмжлэл байна. Ийм одоо төлөхгүй бол ийм аюултай ийм болно. Чиний одоо энэ одоо гэрийн хаяг маяг юмнууд чи ингээд энэ тэнц зарлан нэтээр ингэж чамаа ингээд дэлгэр мэлгэж гэдэг юм уу те баахан тийм айлган сүрдүүлсэн ийм төлбөрийн бичиг янз бүр юмд ирсэн байгаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр яасан бэ гэхээр айсандаа тэрийг бүгдийг төлөөд тэгээ өөрийнхөө одоо өөрт байсан баг бүх мөнгөө шилжүүлээд тэр нь нийтдээ 190 сая байсан гэж боддоо. 190 сая йений тийм төлбөрийг шилжүүлээд юу ч хоцорсон. What the fuck? Бодоод үзтээ зүгээр порно үзснээсээ болоод хоосорсон гэж боддоо. 50 гаруй настай эрэгтэй шүү дээ тий. 50 гаруй нас хүртлээ хэр хэмжээний тэгж одоо хөдөлмөрлж тэр их мөнгөийг цуглуулсан бол тий. Монгол мөнгөөр тэр 5 тэрбум бүтэж амар их мөнгө шүү дээ. Монгол ч гэсэн тэр 5 тэрбумтай хүн бол огт ажил хийх шаардлагагүй шүү дээ. Насан туршдаа дээш хараа авчихсан ч баг. Болохоор тийм шүү дээ тий. Тэгэхэд тийм их мөнгийг шилжүүлээд юу ч гоц. Бараг тэр хүн тэрний дараа амиа орсон байж магадгүй тий. Мэдэхгүй, тодорхойгүй. Тэгэд зөвхөн тэрч биш заяа. Бас нэг 49 насны эрэгтэй, Японд байсан эрэгтэй. Бас яг адилхан аргаар утсанд нь дуудлага муудлага ирээд нөө порно сайтнаас болоод тэг өөрийнх нь нэг гэрийн хаяг маяг ч юм уу тэг мэдээлэл нь алдагдсан. Тэг одоо энэ мөнгө төлөхгүй болохгүй гэ баах юм болсон юм а. Тэгсэн чинь нөхөр болохоор 70 эдэн сая йенийг одоо өөрийнхөө байгаа бүх мөнгөө бас шилжүүлсэн гэж байгаа байхгүй. Тэг байхгүй заллаа. Тэг бүх мөнгө нь нөгөө нэг тэр хакер тэгээ дээрээс нь тэр порно сайтын ард нуугсж байгаа тэрхүү заллан мэхлэгчдийн гарт мөнгө нь орцсон. Тэг цагдаад мэдгдсэн. Яах юм? Олж чадахгүй шүү дээ цагдаа нар. Тэг цагдаа нар юу гэж ерөнхийдөө яг заллан мэхлэгчд одоо хууртагтаад байгаа тэрхүү ялангуяа онлайн заллан мэхлэлт юу гэж хэлдэг вэ гэхээр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүн чинь ч юм уу найз нөхөд ч юм уу альсвал танил талчин ч юм уу таньдаг дугаар чинь биш байвал тиймэрхүү зүйл дээр маш эргэлзээтэй хандах хэрэгтэй. Ямар нэгэн тийм одоо мөнгөний нэхэмжил ч юм уу тиймэрхүү зүйл ирвэл энийг бол огт хүлээж авч болохгүй гэдэг зүйлийг Японы одоо цагаан дээр ерөнхийдөө тайлбарлаж хэлдэг байхгүй юу. Тэгэхэд ихэнх хүмүүс мэдэхгүйгээсээ болоод маш их мөнгийг алддаг, маш их мөнгийг одоо өөрөөсөөсөө болоод алддаг. Тэгээ Монгол ч гэсэндээ ерөнхийдөө монголчууд бол баг үнэгүй сайт, үнэгүй зүйлсийг маш их хэрэгэлдэг. Жишээ нь бол Японд тэгэхэд одоо
миний хэрэглэж байгаа сайт гэх юм бол Netflix байгаа нэгт. Хоёр дахь нь бол би Prime Video гэдээ хэрэглэдэг. За энэ болохоор сард бүр Netflix нэг 770 yen, Prime Video болохоор нэг 600 yen төлдөг байхгүй. Тэгээ ингээд мөнгө төлж яг зориултын тийм сайтыг үздэг. Ягаад нэг хэрэглэдэг вэ гэхээр нэгт гэвэл ийм сайтыг хэрэглэснээр бичлэг нь өндөр чанартай. Тэгээд хідэж хамаагүй тэр бичлэгийг одоо үзэх боломжтой. Дээрээс нь одоо Netflix зориулсан тэр шууд видеонууд бол одоо гоё кинонууд бас зөндөө байдаг гэдэг утгаар тэрнээс илүү хамгийн гол зүйл нь юу гэж ягаад ингэ би мөнгө төлж хэрэглэдэг гэж энэ нь болохоор ямар нэгэн байдлаар мөнгө төлснөөс ахуулаад надад тэр сайтаар дамжуулж тэр аппликейшнаар дамжуулж вирус олж ирэхгүй байхгүй миний компьютер руу ч юм уу миний гар утас руу вирус олж ирэхгүй энэ нь бол хамгийн давуу тал. Тэгэхэд Монголд бол одоо WoW кино ч гэдэг юм уу одоо өөр юу ч ямар сайт энэ нэг лоло молож гэдэг юм уу би тэднээс энэ кино мань үздэггүй баг. Тэгэд яагаад үздэггүй гэхээр нэг дэх юм бол бетер рекламдж байгаа. За хоёр дэх юм бол тэр сайтууд ч маш аюултай зүйл нь гэх юм бол вирус ороод ирчих амар өндөр магадaltaй байхгүй тиймэрхүү сайтууд бол Монголд л иймэрхүү сайт иймэрхүү зүйлсийг бол ер нь бол цаашдаа хориглох нь бол зөв гэж миний хувьд бол боддог. Яг л энэ бол маш аюултай. Дээрээс нь хүн болгоны мэдэх эрэгтэй хүмүүс бол хүссэн үсээгүй ялангуяа тийм одоо юу гэх юм биологоосоо тийм сексийн дур хүсэлж байд юм уу те ялангуяа тийм дур хүсэлтэй амтангаа ойлгочихсон. Энэ бол нэг тийм буруу ч юм уу муу зүйл бол биш. Та бүхэн биолог эрүүл мэндийн хичээл үзчихсэн баг. Тэгтээ энэ зүйлийг ямар нэгэн байдлаар өөрийнхөө тарих буюу майндаараа контрол хийх хэрэгтэй. Ерөнхийдөө үнэгүй зүйл гэдэг маань өөрөө ямар ч үн цэнэгүй зүйл үнэгүй байдаг хэвгүй юу? Ямар ч үн цэнэгүй зүйл үнэгүй байдаг. Ингээ ойлгочоор гээс. Яг гэвэл ямар нэгэн зүйлээр үнэтэй байж ш тэр зүйл чинь баг зэргийн үн цэнтэй байна гэсэн үг хэвгүй юу? Үнэгүй зүйл гэдэг бол үн цэнэгүй. Дээрээс нь порно сайтууд бол үнэгүй порно сайтуудын одоо хамгийн гол зүйл нь чи байхгүй юу? Чи энийг үзэж байгаа чи байхгүй юу? Чи тэр хүмүүсийн яг хамгийн гол бүтээгдэхүүнүүд нь байхгүй юу? Талгыг эргүүлж одоо тархийг бүр байхгүй болгох, тархийг эргүүлж байхгүй болгох. Тэр одоо порно сайтууд дээр байгаа тэр эмэгтэйчүүдээр дамжуулан заяа. Энэ бол дэлхийд баг амар баг мансууруулах бод сар тамхины дараа орохоор ийм том бизнес болсон байхгүй порно гэдэг бол. Тэгээ энэ зүйл бол чиний одоо нүдийг тэгэд одоо тэр нэг бие мах бодийн тэрхүү хүслийг сексийн тэрхүү тачаал хүслийг чинь ашиглаад энэгээр бизнес хийж байгаа гэсэн үг. Тархи чинь амар угааж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь энэ зүйлийг үзснээр хүний биед ялгардаг тэрхүү допамин. Одоо чинь жимд нэг цаг гарan бэлтгэл хийгээд авах допамин. Тэгээ дээрэс нь одоо юу гэх юм яг амьдрал дээр гой хоол идэж ч байд юм уу те. Айсвал өөрийнхөө ажлыг амжилттай бүтээгээд авах допамин ч байд юм уу. Айсвал ямар нэгэн одоо өөрийнхөө хийж байгаа одоо ажил дээр ч юм уу одоо өөрийнхөө хийж байгаа хичээл дээр ч юм уу онц авах ч байд юм уу. Айсвал тэрэн дээр амжилт үзүүлэх ч байд юм уу. Энэ үед ялгарх допаминууд ч байд юм уу те. Энэ зүйлсийг бүр хит дахин шүү заяа. Энэ хамгийн аюултай. Хит дахин илүү авчих боломжтой байхгүй допамин ядруулах боломжтой. Тийм учраас энэ порно сайтууд одоо хүртэл ийм олон хэрэглэгчтэй ийм олон зүйлтэй байдаг. Тэгэд хамгийн бас өрөвдмөр зүйл нь юу байсан бэ гэхээр тэр хүмүүсийг болохоор чиний одоо порно үздэг одоо ийм байлаар ийм гаж донтоо гэдэг чинь олон хүмүүст ил болгоно шүү гэдэг байдлаар тийм сүрдүүлэх хийсэн бохоггүй. Тэнгүүд нөгөө чи ааш энэ зэрэг одоо бодож үзтээ гайс бодож үзтээ. Энд 100% би одоо порно үздэг. Би одоо порног одоо баг өдөр болго үздэг шүү тийм үү те. Айсвал би одоо порнод баг орцсон донтоо ч тийм үү те. Тиймэрхүү зүйлээ өөрийнхөө ингэ цариг ил гаргаад хэлж чадах хүн байна уу? Байхгүй тийм үү? Байхгүй. Өөрийнхөө найзуудтай ч юм уу сонирхтой өхөндөө чи өөрийгөө порно үздэг гэдэг хэлж чадах уу? Порно үзээд гараа галдаг хийдэг ч юм уу те. Энийг хэлж чадах уу? Чадахгүй тийм үү? Чадахгүй. Ягаад гэвэл энэ ичмэр зүйл гэдэг чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр guys би бас өөрөө порно үздэг иймэрхүү зүйлийг хамааралтай байсан. Гэхдээ guys энэ зүйл бол яаж ч утсан болохгүй гэдгийг чи өөрөө ч мэдж байгаа. Толгойн хумсар ч мэдж байгаа. Энэ үнэгүй порно сайтууд вирус автуусгаалах эсвэл залилан болоод дээрээс нь хамгийн гол зүйл нь чамайг энэ зүйл рүү ороод бодит амьдралаас таслаад одоо ямар нэгэн байдлаар хүн өөрийнхөө хичээл зүтгэл хөдөлмөрөөрөө авч олох ёстой тэрхүү допамин гэдэг дааврыг энэ зүйл зүгээр юу ч хийгээгүй байхад үзэл ялгаруулж байгаа гэсэн үг байхгүй. Одоо үзэл чи допамин чи ялгараад тэгэл энэ зүйлээс зогсолтгүй юм ирэх хар тамхинаас аюултай гэсэн үг байхгүй. Нэг бодлоо.
Hard time-наас илүү аюултай. Одоо дэлхий дээр хэр олон хүн ийм порнод бүр донтсон ч үгүй юм уу те тасралтгүй ийм гар хангалаг хийдэг яг ийм асуудалтай байгаа гэж бодож байна. Хэр олон хүн одоо ялангуяа 2025 онд бол хэр олон хүн зүгээр л гар утсаараа орох боломжтой болсон. Хаана байна free wifi интернет байдаг болсон. Энэ бол энгийн зүйл болсон байхгүй. Тэгэхээр зөвлөгийг айс. Би бол тийм мундаг лаг төгс хүн бол биш. Гэхдээ guys зүгээр би төгс хүн биш ч гэсэндээ энэ суугаар дамжуулаад залуустаа ямар нэгэн байдлаар зөв зүйлийг уриалахыг хүсдэг. Бэд рекламдах ч үгүй юм уу? Та хэдийн худлаа тархийг угаах ч үгүй юм уу? Одоо юу гэдгийг хийжүүлсэн ундаач үгүй юм уу? Арх алкогол ч үгүй юм уу те? Иймэрхүү зүйлсийг аль болох рекламдаж та хэдийн тархийг бүр ингэж угааж эргүүлэхгүй байхыг хүсдэг. Би ч гэсэн өөрөө энэ бичлэгээрээ дамжуулаад өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг байхгүй юу? Хөгжүүлэх ёстой. Одоо ч би хөгжиж чадаагүй. Одоо ч би муу зуршлууд бас надад байдаг. Тэрнээсээ 100% гарч чадаагүй зүйлс үж байдаг. Хэдүүлээ энэ бичлэгээр бас миний суугаар дамжуулаад энэ зүйлээсээ цуг гараад хамтдаа өөрчлөгдцгөө guys. Миний уриалга бол энэ л байна. Тэгээ өнөөдрийн бичлэгийг дуустал үзсэн хүмүүст нэхэр баярлалаа. Тэгээ та бүхэн subscribe дараагүй бол мартахгүй subscribe дараарай гэж миний хувьд хүсэж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.